Шударгалтай хэрэгжлээ газраас сууц өмсгөлтэй холбооны дээд зөвлөх төрөмс байгууллагыг өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль ёсоор иргэдээс хураа авсан их үндслээр татан буулгах, хууль ёсоор олсон мөнгийг иргэдэд буцаа олгохыг шаардсан шүүхэд өгсөн. Гэвч улсын хурлын гишүүн Аривнаар удирдуулсан энэхүү байгууллага шүүхтэлцгээс татгалзан эвдэрлийн гэрээ байгуулад байсан юм. Энэхүү гэрээнд тус байгууллага нь сууц өмсгөлтийн холбооны үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгуул ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх үүрэг хүлээгээд байсан юм а. Гэтэл тэд гишүүнчлэлийн татвар авч санхүүцсэн хിവэр байгаа учраас энэхүү байгууллагыг шударгалтай хэрэгжлээ газраас дахин шүүхэд өгөөд байгаа юм. Харин сууц өмсгөлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүд өнөөдөр энэхүү асуудлыг эсэргүүцсэн мэдээлэл хэлээ. Монголын сууц өмсгөлийн холбооны дээд зөвлөлийг энэ төр засаг байгуулаагүй. Энийг төр засгаас санхүүжүүлээгүй. Энэ бол сөөхүүдээс төрийн бус хуулийн байгууллагын хуулийн тухай гишүүдийн давтар хандиваар үйл ажиллагаа явуулдаг ийм л олон нийтийн байгууллага. Тэгээд сүүлийн үед бол ер нь улс төрийн зорилгоор захиалгаар энэ дээд зөвлөлийг тараах, татан болгох тухай ярих болсон. Энэ бол асуудал. Тус дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн мэдээлснээр сууц өмсгөлийн холбоодоос нийтдээ 49 сая төгрөгийн татвар авч тэрхүү мөнгөө ном хэвлүүлэх, сургалт хийх зэрэгт зарцуулдаг гэж байлаа. 2014 онд бүтэн жилдээ 49 сая төгрөгийн зөвхөн татвараас 49 сая төгрөгийн орлогол орж ирсэн байдаг бүтэн жилдээ шүү дээ. Тэгэхээр энээсээ бол энэ мэдээж тодорхой хэмжээгээр дээд зөвлөл маань үйл ажиллагаа явуулж байгаа, гишүүдэд сургалт семинар зохион байгуулж байгаа. Ингээд энэ бүх зарлуудад энэ бүх шингээд энээсээ бол сууц өмсгөлтэй холбоотой бол ажил хийж боломж бол байхгүй. Бид нар бол дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүд бид нар бол сонгуульт ажиллаа хийж байгаа. Өөрсдөө бид нар бол дээд зөвлөлөөс цалин ямар нэг урамшуул авдаггүй. Дээд зөвлөлийн ажлын аппарат өөрөө 5 хүнтэй, жолоочтойгоо нийлээ 5 хүнтэй. Энэ хүмүүсийн маань дундад цалин 300 мянга л идэв шүү дээ. Та нар цалин авахгүй яаж болоод байна вэ? Бид нар яг энэ чинь би тухайлах юм бол хан улдүрэг хариуцсан тэргүүлэгч гишүүн гэсэн үг. Хан улдүрэг хариуцсан тэргүүлэгч гэхээр одоо цалин биднэрт бол цалин хөлс одоо сонирн биш байна. Яагаад тэгэхээр бид нар ингээд одоо юу гэдгийг бид нар сөөхийнхээ ажлыг өөрсдөө хийгээд одоо сөөхөө бид нар тодорхой хэмжээгээр өөрсдөө сөөхөөсөө цалингаа авдаг. Би бол одоо өөрөө нэг сөөхөн дараа өөрөө тийм учраас сөөхөн амьдрал илүү сайн мэдчихэж байна. Ашиг сонирхол байхгүй. Яагаад тэгэхээр өнөөдөр сууц өмсгөлийн холбооны дээд зөвлөлийн биднээс хурааж авсан татвараас 30% нь буцаага салбар зөвлөлийн буюу санхүүжилтэнд өгдөг. Энэ бол жилдээ нэг 400-500 мянган төгрөг юм уу буцааж өгдөг. Тэр мөнгөөрөө бид нар бичиг хэрэглэн бусад зарлаа хийгээл явж байна.